Өдрийн мэнд та бүхэндээ эргэн уулзж байна. 2025 онд драфтаар дээгүүр сонгогддог тоглогчдыг цувралаар танилцуулж байгаа дугаар маань үргэлжлэн хүрэхээр бэлэн боллоо. За энэ удаагийн дугаартаа VJ Edgecombe гэж тоглогчийг онцлон хүргэж байна. За 6'5 буюу 195 см өндөртэй shooting guard байрал дээр тоглодог юм тоглогч байгаа. Edgecombe-ийн хувьд бол 2005 оны 7 сарын 30-нд Багами арлуудын B-Mini-гээд хотод төрсэн ийм тоглогч байгаа. За тэрээр бага наснасаа сагсан бөмбөг тоглож сураад улмаар 9-р ангида Америк нэгдсэн улс руу шилжин ирж суралцахаар болсон. За түүний хувьд Флорида мужийн Victory International Institute ирж суралцсан бол тун удалгүй Нью-Йорк хот руу нүгээд Long Island Lutheran-ы дунд сургуульд болон ахлах сургуулийг дүүргэж төгссөн байгаа. За түүний ахлах сургуульд тэрээр онцгой цаг хугацааг өнгөрөөсөн байгаа. Long Island Lutheran-ы сургуульдаа тэрээр 30 оноод 5 самбар, 2.3 ассист, 2.2 стил дундчилж 11-р ангид суралцж байхдаа мужийн аварга болсон байна. За энэхүү өндөр амжилт нь тухайн үедээ мужийн шилдэг тамирчнаар нэрлэгдэхэд хүргэжсэн байна. За харин төгсөх жилдээ буюу 12-р ангидаа 17 оноо 6 самбар, 4 ассист, 2.3 бөмбөг тасалтаар амжилттай сургуулаад төгсөөд 2024 оны McDonald All America буюу шилдэг ахлах сургуулийн тоглогчдыг өргөдөн хамт тоглосон байна. За ингээд тэрээр их сургуульд тоглож эхэлсэн. Энэ жил буюу freshman жил нь байгаа. За Baylor их сургуулийг сонгосон байна. За уулын түрүүнд бол Duke болон Kentucky гээд их сургуульд томоохон сургуулиуд бол урилга өгсөн байна. За харин Baylor их сургуулийг сонгоод одоогоор Baylor их сургуульд 25 тоглолт хийгээд амжсан байгаа. За тоглолтын дундаж статистик нь одоогоор 14.7 оноо, за 5 самбар, 3 ашигтай дамжуулалт гэсэн үзүүлэлттэй тоглож байна. Довтлогооны хувь нь 50%-тай, 3 онооны шидэлт 35%-тай, за чөлөө чугамны араас 80%-тай довтолж байна. Түүний тоглож байгаа Baylor их сургууль нь Big 12 Conference буюу бас өрсөлдөөнөөрөө нэлээд дээгүүр орж байгаа конференст орж байгаа тоглож байгаа. За энэ конференст мөн манай инхээ одын баг байгаа. За түүний тоглолтын арга барилаас нь танилцуулахад two-way тоглогч буюу хамгаалалт товтлогоо талдаа маш жигдхэн тоглодог тоглогч байгаа. Хамгийн гол онцлог зүйл нь түүний атлетик ур чадвар буюу тесрэлт нь маш өндөр хөгжсөн тоглогч. За тэгээ хөлийн хурд мөн тоглолтод периметрийн хамгаалалт болоод за weak side буюу товтлогоо яваагүй жигүүрийн тоглогч дээр нөхөж очих, за блок тавих, бөмбөг таслах гэдэг ур чадвараараа онцгой үнэлэгдэж байгаа юм тоглогч байгаа. За довтлооны хувьд гэвэл тэрээр 3 онооныхон шидэлтийг тогтмол сайжруулж байгаа гэсэн юм үзүүлэлттэй. Бодогтой талбай руу довтлогоо сайн хийдэг. Эсрэг багийн хамгаалтын задлах талтаар нэлээд чадвартай юм тоглогч байгаа. За түүнийг одоогоор физик ур чадвараар нь үнэлэхэд Ja Morant болон Russell Westbrook нартай харьцуулж яригддаг. За харин довтлооны арга барил, тоглолтын арга барилаар бол Jaylen Brownтай ер нь бол ойролцоо тоглолт үзүүлдэг гэж хэлж болохоор энэ тоглогч байгаа. 2024 оны хувьд бол тэрээр мөн шигшээ багтаа тоглоод амжсан байгаа. Багами шигшээ багтаа тэрээр Олимпийн урьдчилан шатны эрх олох тэмцээнд бол 4 тоглолт хийгээд амжсан. За эндээ бол 16.5 оноо, за 4 ассист, 2 стил дундчилж шигшээ багтаа хамгийн залуу тоглогчоор нь тоглоод амжсан байгаа. За Edgecombe-ийн хувьд бол 2025 оны драфтад эхний 5-д орох боломж нь нэлээд өндөр байгаа. За маш олон сэтгүүлч болон аналистууд мөн спортын сайтууд дээр тавигдж байгаас түүнийг бол эхний 5-д сонгогдох боломжийг нэлээд өндөр гэж харж байгаа. За shooting guard байрал болоод жигүүрийн тоглогч гэж хэлдэг wing байрал дээр тоглох боломжоор нь харуул түүнийг сонгох сонирхох багууд бол нэлээд их харагдаж байна. Лотерей сонголтод 4, 5, 6 гэсэн сонголтууд дээр хамгийн өндөр боломжтой. За энэ сонголтын дээр одоо байгаа багийн амжилтуудаас харахад New Orleans Pelicans баг, Toronto Raptors баг болон Philadelphia 76 гэсэн ийм багууд сонгох боломж бас харагдаж байгаа. За ингээд өнөөдөр та бүхэндээ VJ Edgecombe гэж тоглогчийг танилцууллаа. Баярлалаа.